Эрдэнэс тавталгын хувьцаат компани 2025 онд 30.3 сая тонн нүүрс борлуулсан байна. Ингээд цэвэр ашиг олох 1.1 их найдаас 1072 хувьцаатай иргэдэд ногдол ашиг олохоор шийдвэрлсэн. Гэхдээ дэлхийн зах зээл дээр нүүрсний үн буурснаар тухайн компани ашигын хэмжээ өмнөх жилүүдээс 3-аас 4 дахин буурчээ. 2025 оны 5-6 дугаар сард нүүрсний үн хамгийн доод хэмжээнд хүрсэн байна. Харин Эрдэнэс тавталгын хувьцаат компани нээлттэй болох ажлыг энэ онд хэрэгжүүлж эхэлх юм байна. Ингэснээр иргэд өөрсдөө 1072 хувьцаагаа хэрхэн ашиглахаа шийдэх боломжтой болно. Нээлттэй хувьцаат компанид босноор ямар давуу талууд үүсвэ гэхээр иргэдэд 2000 засгийн газар их хурлын шийдвэрээр тухайн үедээ бол сая төгрөгийн үнэлгээтэйгээд хөрөнгө өгсөн 1072 ширхэг хувьцаа өгсөн. Энэ иргэд өрөнгөө захиран зарцуулах энэ эрхийн нь бол нээлттэй болох хүртэл түрхээс гаарсан тогтолт. За тэгэхээр 933 төгрөг гэдэг маань 10 хэдэн жилийн өмнөх үнэлгээ байна шүү дээ. За яг Эрдэнэс тавталгын компани балансын үнэлгээгээр аваад үзэх юм бол энэ 933 гэдэг бол 2 дахин нэмэгдэнэ гэсэн. За тэгэхээр нээлттэй болохын тулд бид ямар зүйлүүдийг хийж байгаа гэхээр олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланд хараад хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлж байна. За энэ ажлыг бол 2025 оны 12 сард засгийн газраас үргэлжлүүлээд 1 сард бол эхлүүлээд бол 20 гаруй хавтаа 6 сард бол дуусгахаар ажиллаж байна. Тэгээд үндсэндээ Эрдэнэс тавталгын компани үйл ажиллагаа бүхэл үе шатуудыг үзэж хөндлөнгийн аудитанд дүүрэх гарна гэсэн. Ингээд нээлттэй болгоод ирэх юм бол бүгд мэдээж нэрийн дасяагаад хоёр дахь зах зээлийн харилцаанд оролцвол иргэдийн өөрийнх нь мэдэх энэ өмч хөрөнгөө тэрийг зарах, биелүүлэх, өвлүүлэх тэрийг хадгалаад холбогдох ногдол ашигасаа өгөөж өгөх гэдэг бол иргэдийн өөрсдийнх нь эрхээ асуудал. Энэ хувьцаат компани хэлбэр гэдэг маань олон жил дэлхийн мэд тогтцсон хэлбэр. Тэгээд энэ нээлттэй болгосноор ямар давуу талууд бий болох вэ? Засаглалын хувьд компани засаглал бүрэн утгаараа хэрэгжих боломжтой болно. Ямар нэгэн хөндлөнгийн этгээд дээр жишээлх юм бол ямар нэгэн өөр шийдвэрээр өөрийн үйл ажиллагаанд хамааралгүй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх дахин зарчмын хувьд буруу нээлттэй болгосноор ийм боломжгүй болно. Өөрөөр хэлэх юм бол саналын ирэхгүй байгаа иргэд маань саналын ирэхтэй болж ирснээрээ энэний өмч хөрөнгийг ингэж дураараа хадаж болохгүй гэдэг эрхээ хэрэгжүүлэх боломж нь нэгнэ. Тийм учраас яг Эрдэнэс тавталгын компани нээлттэй болох ажлыг бол энэ 2026 онд хэрэгжүүлж нээлттэй болох бэлтгэлийг хангах үүрэгчлэлийг бол Монгол Улсын засгийн газраас бол болгосон. За энэхээ өрөөнд бол Эрдэнэс тавталгын Монгол нэгдлийн зүгээс бол түрүү ярьсан үе шаттай ажлуудыг хийж